Сайн бацгаана уу? Өдрийн минь. За, миний сүүлийн үеийн сониач нь гэвэл эрүү хэсгээр нэг юм гинтийн батгатай болчоод буцаагаад өөрийнхөө яг хэрэгэлдэг зүйлсүүдийг хэрэглээд байж байна. Яг нөгөө айгүй их зүйл туршиж үзээд байсан л та би. Янз бүрийн одоо нөгөө шинээр орж ирж байгаа брэндүүдийг одоо тослог батга харамтгай хайрсанд тохирох уугүй юу гэдгийг мэдгээд бас дээрэс нь зүгээр миний өөрийн сонирхлоор бас илүү том туршсан тохиолдол байгаа. Тэгээд яг ямар бүтээгдэхүүнүүдээс болсон гэдгийг ол хэлж мэдэхгүй байна. Ягаад гэхээр зөндөө олон зүйлсийг хэрэгжилж үзсэн. Тэгээд бүгдийг нь болчоод ямар ч гэсэн өөрийнхөө яг үндсэн мэддэг тий өмнө нь болоод хэрэглээд байсан тиймэрхүү зүйлсүүдийг би сонгоод одоо хэрэгжилж байна. Одоо болохоор би усанд орох гээд нөгөө ус амар тослогдсон нөгөө нэг маск тавих гээд байж байна. За усанд ороо гараад ирсэн. Усанд ороод нүрээ ямар нэгэн юу яасангүй савн авангаар угаасангүй. Хэрвээ өдөр савнгаар угаах юм бол өглөө нэг угааж ийн, орой нэг угааж ийн, өдөр дахиад угаачаар илүү хуураач гэдэг учраас дэмий үлдэл. Тийм учраас шууд хөвөнд тонер шингээж аваад арчижээ. Ерөөдөө сайн нэг усанд орж байгаа хугацаанд нарны хамгаалал болон чигшил бол аль хэдийн харилцсан байгаа. Тийм учраас маш хурдан зөөлөн гой тонероор арчаад тэг нөгөө батхтай үед одоо батхаа юу гэх юм ширүүн юугаараа өөрөөсөө шалтгааллахгүйгээр шахагдах хэмжээний тийм чанга арчаад дэмий юм билээ. Тэгэхээр нөгөө чанга ингэ арчихлаар санаандгүйгээр шахагдчихдаг тийм гут нэг сонин дутуу цус гарах ч юм уу тийм эдэн ингээд шахагдах ч юм уу тийм асуудал үүсээ тэгээд дахиад шархлаад идэх гэдэг тийм учраас зөөлхөн ягаад яг нөгөө хэрглэж байгаа бүтээгдэхүүнүүдээрээ батгай эдгэх тал дээр анхаарал зүгээр санагдсан. Бас хөөрхөн бохирдол гарч байгаад энэ хүн айгүй зүгээр ажил агийн хүн. Юу гоё зөөлхөн том хэрэглэхэд нэг юм хитийхэн нүүр ингээл тэрэл авдаг. Мистэ дахиад цацчих түрүүнийхээ ханиулыг энийг бүрстэ зунжангац за дуусгах айгүй хурд. За одоо гоё чигшүүлмээр ах юм. Чигшүүлэлтээ би болохоор юугаараа хийчихье? Ампулаар хийчихье. Ампулаар яагаад? Тэг нөө нарны хамгаалтыг бол заавал дахиж хийх хэрэгтэй учраас тийм. Нарны хамгаалтаа хийхээс өмнө чигшүүлэлт бас хийж явах хэрэгтэй. За миний энэ өргөсөлтэй батхыг за би хоол, ус, арчилгаа зэрэг бүх юмараа нэг анхаарад нэг 5 хоногийн дотор байхгүй болох чийл гэж бодоод энэ болох нүггүй юу? Өмнө нь бол тэгэл нэлээд зурлаж байгаа л нэг 14 хоногийн дотор арилгадаг байсан. Одоо бол нэг 5 хоногийн дотор гэлзуулчмаар ах юм. Тэгэхгүй бол энэ 7 хоногийн бүтсэн өдөр авьяатын найртай тийм учраас харьцаа гяс гоё болгоод авъя. Айкэн дүүрээс. Тэлхийн тулд хажуугаар нь усууж байгаа байхгүй юу? За би энэ ягаад төшөөлөд тавьсан байгаа. Уснасаа ууя. За энэ тосыг түрхчихье. Ароматика, Niasni маядтай. Титрийтэй буюу батгах жоохон хатаах төрлийн найрлагатай. Тавьшруулдаг. Ер нь бол маш тослог арсны тос байгаа. Тийм ч учраас энэ эрүү хэсгийн маань батгыг нэлээд хатааж өгнө. Тэг нөгөө нэг юм юунд мэдрэгдэж юм л та хуруунуудад өчтөр болохоор миний батханд нэг юм хуруунууд ингээ хүрхэд хүндүүртэй. Бүр нэг цаанаасаа нүсүүн ингээ бөглөрцөн. Бүр нэг муухай хүндүүртэй. Тэгээд яг энэ мэн дээр нэг юм хизээч миний энчээ батг гардггүй байхгүй. Тэгэхээр бүр амар яг бүр хүнд юм түрхээд энчээ өстэй сайхан нөхсөө энэ бүглэгдсэн байгаа байхгүй юу. Нарны тосоо түрхэж энийг T зоноор түрхий. Энийг T зоноор түрхэж байгаа шалтгаан нь semi matte finishтэй буюу жоохон тослог хариулаад өгдөг. За энэ болохоор бас минерал тэгтээ хураа дамгаарсны тос байхгүй юу. Хураа эсвэл хураа дамгаарсны. Би одоо энийг өвөл түрхүүл надад бол болохоор л санагдаад байгаа юм. Одоо болохоор би T100-оор түрхэж бол арай чадахгүй байна. Батгын төр үсгэж учраас. Тэгээ хоёр хацраараа түрхчихье. За тэгээд оройныхоо рутинээр уулзъя. Орой яг энэ батгандаа зориулсан эмчилгээний зүйлс хэрэглэнэ. За орой болсон оройныхоо рутинийг хийчихэд байж байна. За юу хэрэглэсэн талаараа шууд хуваалцъя. Хамгийн ихэнд тосон цэвэрлэгч Puritoгийн энэ цэвэрлэгчийг хэрэглэлээ. Энэ одоо бараг дуусж байна. Миний аягүй дуртай. Бүр хамгийн дуртай цэвэрлэгч байгаа. Тосон цэвэрлэгчийн хувьд бол нүсэг бөглөөд одоо батга энтер гаргаад байдаггүй. Айгу удаан хэрэгжилж байна. Одоо ингээл
бараг өнгөрсөн жилээс хойш хэрэглэсэн. За цэвэрлэгчээр нь болохоор би salicylic acid цэвэрлэгч, инкилистийн цэвэрлэгчийг сонгоод хэрэглэжлээ. Энэ ерөнхийдөө нэг тийм хүндүүртэй одоо нэг юм толгой нь гарч ирээгүй нэг юм улаан тэг өвчтэй тийм батгатай үед угаахаар маргааш нь хүндүүр нь багасаад хэмжээ нь багасаад айгүй айтайхан болгоод ингээд шөвөөлгөөд толгойг нь гаргаж ирэх гээд тэгээ дахиад нэг угаачаад толгой нь бараг унчих хэмжээний тийм гоё надад лав тгийж үйлчлдэг гоё цэвэрлэгч. Энийг би оройд хэрэглэх дуртай. За энийг хэрэглээд угаачлаа. За тонер дээр нь болохоор би Home Chingy гэдэг энэ Rovectin Clean гэдэг энэ Lotus Water гэдэг лайныхан. Нэг Home Chingy-г л арчичлаа. Ер нь бол тонерын хувьд бол нэг их хийгээд ах зүйл байхгүй. Батганд зүгээр Home Chingy-г арчхад бол яг эмзэгшихээс сэргийлж өгнө. Дараагийн төрхөөр хэмиг бэлдэж өгнө. Серумныхын шатн дээр нь болохоор энэ ампулыг сонглоо. Biplane. За энэ болохоор Cicatrol гэдэг ер нь бол батганы өвчин намдаах, өрөвсөл намдаах. Ерөнхийдөө би нөгөө батгаа хатаах гэдэг одоо зориултаар энийг хэрэглэж байгаа ч гэсэн хажуугаар нь өрөвсөл намдах гэдэг дээр энийг хэрэглэлээ. Маш бага степ хийсэн байгааг та бүхэн харж байгаа бах. 6 степийг л хийсэн. Тэгээд дараагийнх нь болохоор eye cream. Ерөнхийдөө нөгөө нэг юм батга хатаах цэвэрлэгч тий одоо гуужуулагчтай цэвэрлэгч маш хөнгөн тонер ампул маш хөнгөн тос хэрэглэж байгаа учраас миний хацар хэсгээр бас чийг дутагдж байгаа. Бас дээрэс нь хүчлээний эсрэг бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байх хэрэгтэй учраас би энэ Retinol Collagen CKD-гийн тосыг зохины тосыг зохин дээрээ түргсэн. За тэгээ хамгийн сүүлд нь чигшүүлэгч тосоор би өнөөдөр энийг задлаад түргчлээ. Энэ гэхдээ Balancing Essence гэж байгаа. Гэхдээ зааврыг нь уншсан чинь ер нь бол чигшүүлэгч тосны оронд бол хэрэглэж болохоор л санагдаад байна. Би ч гэсэн хэрэглээд үзээд гэхдээ нөгөө нэг зангаараа сурсан тассан зангаараа яг л одоо яг ийм үед те хөнгөн чигшүүлэгчээр ашиглаж болох нь болохгүй юу гэдгийг л үзээлээ л та. Тэгээд харъя те. Одоо бол гэхдээ надад одоо мэдрэгдэж байгаа одоо мэдрэмж нь бол нэг тийм хөнгөн зөөлөн тослог энэ төр одоо ингэж ялгарсан тэгж бол мэдрэгдэхгүй байна. Бас хитрхи хүнд юм төрөгцсөний дараа энэ хамарны доор нэг юм сони юм арчмаар санагдаад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөөд идэг шүү дээ. Тэгэхээр тийм мэдрэмж бол төрөхгүй аюу айтайхан байгаад байна. За ингээд маргааш өглөө ямар болсон байхыг харцгаая. За өглөөс ирсэн ийм болсон байна. Хамаагүй гайг болсон. Хүндүр нь алга болчих. Одоо ингээд өчтөр болохоор ингээд ирүү мэрүүг ингээ уруулаа хөдлөхөд ингээ хүндүр нь мэдрэгдээд тэ ингээ ярьж яхад инээж яхад тэгдсэн бол одоо хүндүр нь байхгүй болсон. Тэгээд толгой нь яг ингээ унах гэж байна. Энэ толгой үүссэн байна. Энэ хоёрын хүндүр байхгүй болсон байна. Тэгээд духны нэг юм байсан шүү дээ. Энэний ер нь бол овор хэмжээнд ч гэсэн багасаад юун ч гэсэн хүндүр мөндөр ч гэсэн байхгүй юм голч. Тэгээд усаа уугаад байж ин да. Өглөөний рутиныг би маш минимал хийсэн. Цэвэрлэгч, тонер, серум, тос, тэгээ нарны тос гэсэн байдалтайгаа би одоо зургийг нь оруулъя.